Орой минь хүргэе та бүхэндээ. Солонгоо бит хоёр яриагаа үргэлжлүүлэхээр увс нуурын ирэг дээр ирээд сууж байна те. Одоо нар жаргаад их сайхан байна. За орой минь хүргэе. Тэгээд дахиад орой ахиад уулзж байгаадаа маш их баяртай. Өдрийн ажлаа амжуулж чадваа. Бүх ажлаа ерөнхийдөө амжуулсан. Баярлаа. За тэгээд сайхан газар ирчлээ шүү дээ. Харин тий, нэлээд хол явлаа. Сансныг бодоо. Нэлээд хол явлаа. Харин тий, харагдаад байсан, нуур харагдаад байсан. Тэгэл яваад байсан. Яваалаа ирлээ. Ямар ч нар жарахгаас өмнө амжаад ирчлээ. Тэглээ. За би эхнийхээ асуултыг чамаас асууя. За тэгээд Солонгоо анх сүмд яг яаж орж ирв? За их түүхтэй. Анх 5 дахь ангид сүмд орж ирж байсан. Хамгийн анх сүмд орж ирж байсан. Гэхдээ айгүй сонирн байдлаар орж ирж байсан л да. Өмнө нь маш олон удаа Есүсийн талаар сонсч байсан. Гэхдээ хизээч итгэдэггүй байсан. Ер нь эсэргүүцэгч төрлийн хүн байсан. Тэгээд хамгийн анх яг сүмд ирэх шалтгаан маань болохоор зэрэг сургуулийн маань доотлол нэг юм зар байсан бохоггүй. Тэгээд тэр нь ямар зар байсан гэвэ гэхэлэр үнгүү кино гэсэн зар байсан аахгүй. За кино үзүүлэн гэсэн үнгүү кино. Тэгээд тухайн үед би нөгөө хөгжим үзэх сурдаг маш завгүй. Өглөө үдээс өмнө болохоор ерөнхий эрдэм орчдөг, үдээс хойш мэрэгжил гэдэг ингээд өглөөнөөс орой хүртэл бүр ингээд бүтэн завгүй. Тэгээд хэрвээ завтай цаг байх юм бол давтдаг. Тэгээд тийм юм ингэж үзэж харах чөлөөт зав байдгүй. Тэгээд дээр нь ингээд мөнгө төлөөд үзээд явах мөнгө байхгүй. Тийм тий. Тэгээд үнгүү кино гэдэг юу айгүй таалагдсан. Үнгүү гэдэг зүйл нь бүр ингээд өгнө тий. Тэгээд найзаагаа дагуулад хамгийн анх сүмд очижсэн. Ямар кино вэ тэр? За тэгээд сүм рүү орлоо. Тэгсэн хэдэн юм энгийн модон сандалтай жижигхэн одоо манайх нэг 21 инч гэдэг үл нэг жижигхэн юм дээр тохойд одоо ингээ бодхолоор зэрэг Даниэлийн семинар явагдчихсан. За киноч биш байсан. Ер нь бол тий. Тэгэл орчоод найзтайгаа орчоод жоохон хүүхдүүд сууж исэн, настай хүмүүс сууж исэн. Тэгэл тохойд нэг яагаагүй ийм байна гэл нэг тохойд тэгээд тэгсэн чи дараа нь ингээд нэг юм бэлэг тараагаад байсан аахгүй нөгөө аймс өгөөл савн өгөөл нэг тухайн сүм болгоно нэг тийм юу байсан. Тэгэл найзтайгаа гараад тэгэл тэрнээс хойш нэг очиагүй. Тэгээ намайг дагуулж очсон найз маань болохоор зэрэг би Есүст итгэдэг гэж надад ярьдаг байсан аахгүй тухайд. Тэгээд тэр үед найзгаа маш их гомдоож исэн. Нөгөө хоёр давхарт нэг ангид сууж байгаа Есүсийн талаар надад ярингуут нь за чи наа сонхноосоо гараад үсэрдээ чамайг аврах нь уу гэж би бүр амартай гэж хэлж байсан. Тэгээ одоо эргээ ботхоор би ямар амар хүн байсан бэ гэж бодоо тий. Гэхдээ ингээд тухай тэгээд сүмд явахаа болоод буцаад нэг удаа очичоо тэгээд нэг онц биш болохоор нахиж очиагүй. Тэгээд дараа нэг хагасны өглөө ус авах гараа явж байсан чи яг тухайд манай сүмийн ахлагч хийж байсан. Эгч маань хонгороо өгч байсан тухайд. Тэгээд яг таарад ус авахгүй гарч ирсэн чинь чи одоо завтаа бол 12 цагаас манад хүрээд ирчээ сүмдэр хүрээд ирээч. Бид нар нэг юм үйл ажиллагаа явуулах гэж байна гэд. Тэгээд усаа гялскэрт оруулж тавьчаад тэгээд хамгийн анх сүмдэр цуглаан гэдэг зүйлд хамгийн анх очиж суучихсан. Тэгэл яг тэр сүмийн хаалгаар алхаал бүр маш халуун дулаан урд нь хизээч мэдэрж байгаагүй тийм дотн зүйлийг би одоо тэр хүмүүсээс мэдэрсэн. Тэгэл ерөнхийдөө зам өрмөн тэгж сүмд явах шалтгаан маань яг тэгж хэлж ирсэн. За тэгээ сүмд яваад эхлэхээр хамгийн хүмүүсийн хувьд хамгийн сонирхолтой зүйл нь Библийн түүхүүд байдаг шүү дээ. Тэгээд би бол Даниэлийн түүх, Эстер бүсгүйн түүхийг үргэлж одоо сонсож унших дуртай байдаг байсан. За илчлэлт номын түүхүүд бол бүр одоо хүн ойлгохын аргагүй сонин содон үйл явдлуудтай тий. Тэгээд чиний хувьд Библийн хамгийн дуртай түүх гэвэл Библийн дүр гэвэл ямар дүрийг хэлэх вэ? Маш гоё түүхүүд байдаг те маш олон сургамжтай түүхүүд байдаг. Одоо маш олон урам зориг те авах түүхүүд, сүнслэг байдлаар сэргээх түүхүүд байдаг. Тэгээ тэр дундаас их юм бол яг Эстер л гэж орж ирээд байна. Яагаад гэхлээр зэрэг маш хүчрхэг эмэгтэй. Тэр надад ерөнхийдөө зан чанар нь маш их таалагддаг. Маш хүчрхэг, тууштай те. Яг энэ зан чанар надад маш их таалагддаг ерөнхийдөө. Тэгээд яг л ийм зан чанартай байх юмсан, тууштай байх юмсан те илүү юм иш хүчтэй, бүр юм зоригтой те тийм байх юмсан. Тийм шүү дээ. Эстер чинь бүхэл бүтэн хааны өмнө яваад очдог шүү дээ. Ард түмнээ төлөөлөө те. Яг үнэ. Би нөгөө анх Библи уншиж эхэлж байхдаа Паулийн түүх. Паулийн түүх надад аяг таалагддаг байсан. Тэгээд
Паул хэлсэн байдаг шүү дээ Библиэлд. Би нөгөө бас баг залуу байсан болохоор Паулийн нөгөө гэрлэх нь сайн. Тэгээ гэрлэхгүй бол бүр сайн гэж хэлчихсэн. Хоёр удаа тангар хүргэсэн байдаг. Би одоо хийжээч гэрлэхгүй хүнтэй суухгүй. Бурхан минь би зөвхөн танд үйлчлэн би хийжээч хүнтэй суухгүй гэдэг. Гэтэ одоо би бурхан талархдаг гэр бүлтэй. Тэгээ гэр бүлийн хандлаа бурхан талархдаг. За тэгвэл одоо ингээд итгэлийн амьдралаар явна гэж итгэгч хүмүүс ярьдаг шүү дээ. Бид нар мэдээж итгэгч боллоод ирэхээр өөр ертөнцүүд юм өөр гарагт очиж энэ дэлхий дээр яг л өдөр тутмынхаа хийх ажлаа хийгээд явдаг. Гэхдээ бидний амьдрал итгэл бишрлээ дагаад итгэл бишрэлийн Библийн Бурхны үгийн дагуу амьдрах тийм зам нээгддэг тийм боломж нээгддэг. За чиний хувьд бол итгэлийн амьдралаараа дагаад явж байгаа үед одоо ингээд чиний итгэлийн амьдралд нөлөөлсөн хэн нэгэн хүн байдаг уу? Эсвэл хэн нэгэн за Библийн дүр ч юм уу эсвэл ямар нэгэн сүмийн ахлагч ч юм уу найз нөхөд ч юм уу тийм анх 5 дугаар ангид юу сүмд очиж исэн гэдгийгсэн тэгээд 2006 онд тусан баталгаа хийлгэжсэн. Тэгээд өдийг хүртэл маш олон хүмүүс ерөнхийдөө миний итгэлийн амьдрал сүнслэг байдалд маань маш олон хүмүүс нөлөөлж байна. Тэгээд дээр нь бас Библиэстэй маш олон юунууд түүхүүд бас нөлөөлж байгаа. Тэгээд энэ дундаас онцлох юм бол нөлөөлсөн хүн гэх юм бол ерөнхийдөө хамгийн анх нөлөөлсөн хүн бол маань сүмийн пастор байсан. Завья ах маань байсан. Тэгэд үнэхээр тэр хүнээс маш олон зүйлийг би суралцсан. Тэгэд ерөнхийдөө бурхны замаар итгэлийн замаар одоо тэр тууштай алхах тэр алхмыг маань бас суур болж чадсан. Тэгээд мишнэр бол хамгийн анхны маань алхмыг бас тэр хүн тавьж өгсөн. За тэгээд ерөнхийдөө пастор хүнтэй суух бас хамгийн анхны алхмыг маань тавьж өгсөн. Тэгээд бас дуу хөгжимд бас нөлөөсөн баг тийм. Ер нь нөлөөсөн. Завья шиг маш гайхалтай магтан дуунуудыг хийсэн. Одоо манайхаар бол Монгол Давид гэж нэрлэж болохоор тийм хүн байгаа тийм. Завья хоёрын нэг инээдэмтэй түүх байдаг юм. Би анх ингээд нөө сүмд бас мишнэр болоод үйлчлээд явж байгаа. Яг ингээд мишнэр болоод явж исэн үед Завья хоёр чи уг нь бол Эрдэнтээс гаралтай байхгүй хоёулаа. Эрдэнтийн сүмээс. Гэтэ би эхлээд мишнэр болоод сүмд яваад богино хугацааны дараа мишнэр болоод илгээгдсэн. Гэсэн Завья ардаас сүмийн гишүүн болоод ороод ирсэн. Тэгээ бит хоёр яг ингээ хамт нэг сүмдэр байгаагүй. Гэхдээ ингээ нөгөө ажилчдын уулзалт ч юм уу те цугларалт янз бүрийн цугларалтаар уулздаг. Тэгээ анх удаа Завьяд би их сонио харагдсан юм шиг байгаа. Анх бит хоёр ингээ нөгөө танил сүм ажилчдын уулзалт болоод ахлагч нарын уулзалт болоод байжсэн. Тэгээ би энэ тэнд очиод ингээ тас хөхрөөд инээгээл ингээл хүмүүстэй ингээл яриад хөлдөл явдаг. Ер нь жоохон дуу чангатай. Тэгсэн чинь тэгэл явж байгаа нэг залуу ирсэн ингээл гайхаад бүр ингээл гайхаад хараад байж идэг байхгүй. Тэгэл байжсэн. Дахиад энэ тэнд явж байгаа л юм ярихгүй тэгсэрнээ ирээд ингээл намайг бүр ингээл гайхаад хараад байдаг байхгүй. Тэгсэн чинь тэгэл байжсэн. Нэг айгу төхөж ирсэн. Чи ямар эргэтэлэг юм бэ гэж. Тэгсэн чинь Завья өөрөө муртстай. Тэгсэн чинь би амар намжирсан. Чи ямар эмгтээлэг юм гээл. Тэгж бит хоёр анх танилцчихсан. Тэгээ тэрнээс хойш Завьягийн гаргасан олон магтан дуун Завьягийн тий Завьятай хамт удаан нөхөрлсөн. Үнэхээр бас сайн Христэд итгэгч найз тий. Тэгээд бүх магтан дуунуудад дуртай. Би ерөнхийдөө бол бас Завьягийн улаан пен гэсэн. Магтан дуу гэж юу юм бэ гэдгийг бас Завьяхаас хамгийн анх одоо сурч мэдээж авсан. Тэгээд ерөнхийдөө итгэлийн амьдралын маань хамгийн одоо чухал бол суур болох үндэс суурийг маань ерөнхийдөө Завьях маань тавьж өгсөн. Тэр хүний ачаар одоо яг ингэж сууж байна. Тэгээд пастор хүнтэй суух ч ихсэн алхмыг маань бас хэрвээ чи юу агараа сайн хүнтэй гэрлэе гэж бодож байгаа бол ирээдүйд аз жаргалтай амьдрий гэж бодож байгаа бол бурхан танд залбир. Гэтэ юу гэж залбирах вэ гэхээр би пастор хүнтэй юу сууя гэж биш. Бурхныг хайрладаг хүнтэй л ч суух юм бол чамайг хайрлаж чадна гэсэн юу зөвлөгөө өгч байсан. Тэгээд нэг жилийн тууштай залбирч байсан. Тэгээд марцсан. Нөгөө залбирлаа. Тэгээ одоо ингээд эргээд харахаар яхаарахгүй бурхан миний залбирлын хариултыг өгсөн. Үнэхээр бурхныг хайрлаж чаддаг хүнтэй сууж чадсан. Одоо тэгээд хайраар дүүрэн амьдарч байна. Сайхан гэрчлэл энэ сайхан түүх байна тийм. Тэгээд чи одоо бол бас яг Завья шиг танаа гэр бүл бол бусад хүмүүст үлгэр дуурайл болоод явж байгаа бидний одоо бахархалтай гэр бүлүүдийн нэг баярлаа. Тийм учраас чи бусад итгэгч нарт юм одоо манай өмнө оройны нэвтрүүлгээ одоо бит хоёрын ярилцлагыг сонсож байгаа хүмүүст зориулаад ямар нэгэн тийм сэтгэлийн зөвлөгөө юм уу эсвэл ямар нэгэн зүйл хэлхийг
хүсэж байна уу? Тэгээ тийм зүйл байгаа болох болтооч. Нэг ийм юм хэлчих юмсан гал нэг тэгдэг штэ. Хүмүүс нэг бодож явдаг зүйл байдаг бол. Яг ингээд нөгөө итгэлийнхээ амьдралыг эргээд харах юм бол нөгөө би өөрийгөө яг саавалтай ч юм уу ижлэх юм шиг санагдаад байдаг байхгүй. Эсвэл нөгөө хинтээ Йонатай ижлэх юм шиг. Ингээ харахаар бурхан миний амьдралд маш олон замыг нээж өгч байсан. Маш олон удаа намайг дуудаж байсан. Гэхдээ одоо хамгийн эхний жишээл түрүү ярьсан шүү дээ. Найзгаа за одоо чи наа 2 давхраас үсрэтгээ бурхан чи аврахыг харъя гэд хэлжсэн. Энэ бол яг саавалтай ижлэх болж. Ингээ бурхан ингээ тэ эсрэг хавчаад. Тэгээд ахаад ингээд өөр амьдралынхаа өөр замуудыг харах юм бол бурхан яг л Йонаг дуудаж хахад Йона шал өөр замаар явцдаг шүү дээ, тий шал өөр. Тэгсэн ирнэ л бурхан өөрхийн ажлыг тэр хүнээр хийлгэхийн тулд дуудсан тий. Яг л үүнтэй ижилхэн бурхан намайг маш олон удаа дуудсан. Би хэдий хазаасан боловч өнөөдөр энд сууж байна. Тэгэхээр бурхан үргэлж өөрийнхөө сонгосон хүнийг хамгаалдаг, хайрладаг. Тэгээд сонгосон бол түүндээ тууштай байдаг. Тэгээ та бурханы тухай нэг одоо сонссон болвол түүнд итгээд өөрийнхөө амьдралыг даатгаж үзээсэй гэж хүсмээр байна. Тэгээ бурхан хизээч хувирдаггүй, хизээч өөрчлөгддөггүй. Хэрвээ таныг тэр дуудсан бол тэр таныг сонгосон бол тэр таны амьдралын эцэг хүртэл тантай хамт байна гэдэгт би итгэлтэй байна. За өнөөдөр надтай хамт бас ярилцлага хийж өөрийнхөө итгэл бишрэлийн талаар хуваалцсан Солонгодо баярлалаа. За би одоо сүүлийнхээ асуултыг асуумаар байна. За хэрв манай Adventist сүм маань их нарийн зохион байгуулалттай явдаг сүм. За хэрв та Монгол ерөнхий чуулганы Adventist чуулганы ерөнхийлөгч байсан бол одоо манай ерөнхий чуулган болохоор Америкийн нэгдсэн улсад байдаг шүү дээ. Чуулганы ерөнхийлөгч байсан бол Adventist сүмдээ ямар зүйл хийх вэ? Adventist сүмдээ юу? Нэг өгүүлбэрээр нэг зүйлийг гэх юм бол одоо яг онцлоод таныг тийм юм одоо ерөнхийдөө миний яг ингэж бирж яаж байгаа бас ирээдүйд ч гэсэн ингэж төлөвлөж байгаа юм болохоор ерөнхийдөө эрүүл мэндийн баяр мэдээ. Эрүүл мэндийн баяр мэдээ. Баярт мэдээ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө эрүүл мэндийн баярт мэдээг илүү төлөв. Явхад одоо дэмжлэг үзүүлнэ гэж хэлдэг. Сайхан санаа байна. Тэгээд манай энэ ярилцлагыг магадгүй ерөнхий чуулганы захирал үзээд тэгээ бидний чиний одоо энэ саналыг бас дэмжиж болох юм. Тэгээ бас бусадаас бидний удирдагч ахлагч нар үзээд бас биднэрт эрүүл мэндийн баярт мэдээд өгөх нь маш чухал юм байна гэдгийг хүлээж аваад бас цааш нь өргөжлүүлээд авч явах байх гэж би итгэж байна. Тэгээд өнөөдөр надтай хамт энэ сайхан тунгалаг уус нуурын иргэдээр ярилцлага хийсэн чамд баярлалаа. Яа одоо хоёлаа үзэгчтэй баяртай гээд өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөө тийм. За баяртай.